За сайн байцгаана уу? Физикийн багш Залцаа байна. Өнгөрсөн удаагийн хичээлээр презентацийн хичээл бэлдэж оруулсан энэ удаагийн хичээлээр видео хичээл орж байна. Хамгийн сүүлд орсон хичээлдээ сурагч нартай чиний бодлоор энэ дэлхий дээр хамгийн хурдан зүйл юу вэ? Олж мэдэж ирээрэй гэсэн гэрийн даалгавар өгсөн байгаа. Тэгээд сурагчид маань өөр ингэсэн хамгийн хурдан гэж боддог зүйлсээ бичсэн баха. За энэ харагдаж байгаа зурагнууд байна. За энэ харагдаж байгаа зурагнуудаас илүү хурдан зүйл байгаа болов уу? Бодох нь байна. За сансар акторгоотой кино үзэж байхад биднэрт хамгийн дээд хурдаараа яваарай гингүүд яг юуны хурдаар яваарай гэж хэлдэг лээ. Гэрлийн хурдаар яваарай гэж хэлдэг. Тэгэхээр энэ орчлын ертөнцийн одоогоор тодорхойлогдоод байгаа хамгийн хурдан хурд бол гэрлийн хурд байна. Тэгэхээр өнөөдөр үзэх хичээл гэрэл гэдэг хичээл үзэх нэ гарчгаа тавиарай. Видео хичээл учраас бичлэгээ зогсоож байгаа тодорхойлолтуудаа бичиж аваарай гэсэн хэсэг дээр бичлэгээ зогсоож агаад бичиж аваарай. Гэрэл 1 секундэд 300,000 км замыг тоолдог. Маш хурдан гэсэн. Өөрөөр хэлэх юм бол чи 1 секундэд дэлхийг 8 удаа тойрч чадах хурдтай байна. Гэрэл гэдэг юм. Дараах зургуудыг өөрөөсөө гэрэл цацруулдаг ба цацруулдаггүй гэж нэрлэе. Эхнээс нь авахлаад яриа. За лав байна. Тийм ээ, лаваас хахад бид эргэн тойрныхоо зүйлийг харж чаддаг. Тэгэхээр лав бол өөрөөсөө гэрэл цацруулдаг биш тохоо. Сар байна. Мэдээж сартай шөнө бид эргэн тойрныхоо зүйлийг харж чаддаг ч гэсэндээ сар дангаараа бол гэрэл өөрөөсөө цацруулж чаддгүй. Нарны тусгалыг өөртөө аваад тэгээ буцааж яваад биднэрт гэрэлтүүлдэг учраас сар бол гэрэл цацруулдаг бит биш байх нэ. За ламп болон нар байна. Эдгээр нь мэдээж хэрэг асаалттай байх үедээ эргэн тойрныхоо зүйлсийг харагдуулдаг учраас өөрөөсөө гэрэл цацруулдаг. За чулуу болон мод нь өөрөөсөө гэрэл цацруулдаг гэхгүй. Ингээд англиад харах юм бол ингэж англигдаж байна. Тэгэхээр энд харагдаж байгаа өөрөөсөө гэрэл цацруулаад байгаа эдгээр битүүдийг гэрэл үүсгэгч гэж нэрлэдэг. Өөрөөсөө гэрэл цацруулдаг битийг гэрэл үүсгэгч гэж нэрлэдэг байна. Тэр гэрэл үүсгэгчийг хоёр ангилдаг. Байгалийн гэрэл үүсгэгч, зохиомжтой гэрэл үүсгэгч. Өмнөх слайдн дээр гарч байгаа ламп хоёр бол хүний зохиосон гэрэл үүсгэгч учраас зохиомжтой гэрэл үүсгэгч байна. Харин нар бол байгалийн гэрэл үүсгэгч байна нэ. За тодорхойлолт бичиж байгаарай. За тэгээ гэрэл үүсгэгч байгаа бол мэдээж хэрэг тэр гэрлийг хүлээн авах гэж байна. Тэгэхээр бид нар гэрэл асаасны үр дүнд бид нэр эргэн тойрондох зүйлээ хардаг. Тэгэхээр гэрэл хүлээн авахч бол хүний нүд байх. Аливаа амьтдын нүд бол гэрэл хүлээн авахч байна. Тэгвэл хэрхэн гэрлийг хүлээн авах вэ? За нарны цэцрэг мэдээж шууд хүний нүд рүү тусахгүй. Тэр хүний нүд нөрөө солонгон бүрхөвч болоор торлог, мэдрэлийн систем, олон тархинд мэдээлэл боловсруулдаг юм судлуудаас бүр. Тэгэхээр нарны цэцрэг ихлээд аливаа эд юмс дээр тусна. За энд бол жишээ олоход зүгийг олоход авсан байна, тийм ээ? За аливаа эд юмс дээр тусаад буцааж тэр эд юмс нь өөрийнхөө онцлогоор гэрлийг ойлгоод хүний нүд рүү тусна гэсэн. Тэр ойсон гэрэл нь хүний нүд рүү тусна. Тэр ойсон гэрлийг энэ солонгон бүрхөвч өнгөөр ялгаж аваад болор хуглаад арын дэлгэц хэсэг дээр авчирдаг. За энэ дэлгэцээс цаашаа мэдрэлийн системүүд маань тархи руу мэдээлэл болгож энэ зүгийн юм байна гэж оруулдаг, боловсруулдаг байна. Тэр шууд нарны цэцрэг рүү буюу альфа гэрэл үүсгэгч рүү бид нар шууд нүдэрээ харж болохгүй. Тэр нарлуу шууд нүдэрээ харахаар нүд өвддөг шүү дээ. Тэгэхээр нарнаас гарч байгаа цэцрэг эхлээд эд юмс дээр тусаад дараа нь хүний нүдтэй тусдаг байна. Тэр өглөөсөд нар манддаг тийм ээ. Нар мандахаар бидний уул улс барилга байгууламж бүгд харагдаж эхэлдэг. Тэр эдгээрүүд маань эд юмс дээр эхлээд нарны цэцрэг тусаад дараа нь хүний нүдэнд хүлээж авдаг байх нэ. Тэр гэрэл үүсгэгчээс гарсан гэрэл эхлээд эд юмс дээр тусаж буцаж ойсныг хүлээж хүлээн авдаг байх юм бичиж байгаарай. За гэрлийн үүсгэгчүүд ямарваа нэгэн саад тулгарч болно. Тэгэхээр энэ саадыг 3 ангилдаг байна. Тунгалаг биш бит, толин бит, тунгалаг бит. Тунгалаг биш бит гэдэг маань гэрлийг өөртөө нэвтрүүлдэггүй битийг хэлээд байгаа. Мөн буцааж ойлгодог. Өөрөөр хэлэх юм бол энэ гэрэл үүсгэгчдээс гэрэл гарахад урд нь сандал тавьсан байна. Сандлын ард сүүдэр үүсэж байна. Тэгэхээр гэрэл үүсгэгчөөр тунгалаг биш бит авах юм бол түүний ард сүүдэр үүсдэг байна. Толийг бол мэдэн тийм ээ. Тол руу гэрэл тусахад тухайн гэрэл буцаад ойдог. Толинд гэрэл буцаж ойж байгаа учраас бид нар өөрсдийнхөө ойсон дүр төрхийг толинд хардаг байна. Тэгэхээр гэрэл үүсгэгчийн урд толийг тавих юм бол ойлт ивэл явах нэ. За тунгалаг бит гэдэг маань өөрөөр хэлбэл гэрлийг нэвтрүүлж байгаа битийг хэлнэ. Энд шил байж болно, бусад пластик материалууд байж болно. Эсвэл ус ямарваа нэгэн шингэн бодисууд байж болно. Өөрөөр хэлбэл гэрэл нэвтэрч орж байгаа тэр бүх битийг тунгалаг бит гэж нэрлэдэг. Энэ дээр болохоор гэрэл үүсгэгчээс шилийг сул шилийг тавьсан байна тийм ээ. Тэгэхээр сайн харж байгаа бол энд шүүж авсан цацраг маань хазаалтаа өөрчлөөд хугарч өгсөн байна. Хазаалтаа өөрчлөсөн баад өөр хэмжээгээр алсан байна. Тэгэхээр энэ үзэгдлийг бид нэр хугарлын үзэгдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр тунгалаг биетийг
гэрэл үзэгчдийн өмнө тавих юм бол гэрэл маань тунгалаг бит дотроо хугарч өгдөг байна. Схемээ тэмдэглэж аваарай. Эхнээс нь үзэл тунгалаг бит рүү гэрэл тусгах. За энэ дараач нь болохоор модыг сонгоод авчихсан. За мэдээж нарны гэрэл модон дээр тусахад модны сүүдэр газар үүсдэг. Тэгэхээр сүүдэр нь яг тухайн модны хэлбэр хэмжээний дагуу яг үүсдэг. Тэрийн юу гэсэн үг вэ? Нарны цацраг бусад газар нь тусч байгаа. Зөвхөн модны тэр хэлбэр дүрстэй газар мод өөрөө цаад болсон учраас түүний арталт гэрлийн цацраг үл тусах юм орон зай үүсэж байгаа гэсэн. Тэгэхээр ерөөсөө сүүдэр гэдэг маань гэрлийн цацраг үл тусах орон зайг л хэлдэг баг. Сүүдэр гэдэг баг. Тэгээрээ. За сүүдрийг хоёр ангилнаа. Бүтэн сүүдэр болон хагас сүүдэр. Илүү ойлгомжтой ойлгохын тулд бичлэг үзүүлье. За энэ дээр харъя. Цаанд гэрэл үүсгэж байна. Урталт нь квадрат хэлбэртэй автон буюу юм саад тавьсан байна. За энэ саадны ард сүүдэр үүссэн бахаг бол энэ мэдээж хэрэг тунгалаг биш бит байна. За энэ гэрэл үүсгэгч маань сааднасаа жижигхэн байгааг анзаарч байгаа. За саад нь гэрэл үүсгэгчээс илүү том байх юм бол түүний арталт маш тод хар сүүдэр үүсэж байна. Энэ тод хар сүүдрийг бүтэн сүүдэр гэж нэрлэдэг байна. Бүтэн сүүдэр. Цаандаар харъя. Гэрэл үүсгэгч нь саадаас том байна. Ингэм бол үүний арталт хоморсон хэмжээтэй дүрс үүсэж байгаа гэдгийг сайн харах юм бол дотор талдаа тод хар, гадна талдаа бүдэг хар ийм сүүдэр үүссэн. Тэгэхээр дотор талд байгаа энэ тод хар сүүдрийг амбра буюу бүтэн сүүдэр гэж нэрлэдэг. Амбра буюу бүтэн сүүдэр. Энэ гадна талд нь байгаа энэ бүдэг сүүдрийг penumbra буюу хагас сүүдэр гэж нэрлэдэг. Тэгэхээр бүдэг сүүдрийг л хагас сүүдэр гэдэг юм байна гэж ойлгож болох юм. За хагас сүүдрийн өөр нэг жишээ нь болохоор тайзан дээр байгаа тоглолт үзүүлж байгаа хүн лүү ингээ хоёр талаас юм гэрэл тусахад сүүдэр нь хоёр тишээгээ үүссэн байдаг. Тэгсээр нэ бүдэг үүссэн байдаг. Тэгэхээр гэрэл үүсгэгч нь саадаасаа том эсвэл хоёр ширхэг гэрэл энэ тэндээс нь тусах юм бол бүдэг сүүдрүүд үүсдэг баг. Бүдэг сүүдрүүд үүсдэг. Тодорхойлтоныг харъя. Тэгэхээр бүтэн сүүдэр гэдэг нь нэг гэрэл үүсгэгчтэй. Саад нь гэрэл үүсгэгчдийн хэмжээнээс том ба тэнцэн үед бүтэн сүүдэр буюу тод хар сүүдэр үүснэ. За хагас сүүдэр гэдэг нь хоёр ба түүнээс дэш гэрэл үүсгэгчтэй. Саад нь гэрэл үүсгэгчээс жижиг тохиолдолд хагас сүүдэр үүсдэг баг. Яг үүнтэй адилхан байгаль дээр болдог үзэгдэл юу вэ? Бодоод үзээрэй та нар. Нар сарны хэрэгтэл бас байж болно. Өмнөх удаа бэрхшээлтэй шийдэл дээр нар сарны хэрэгтэлтийн тухай асуултууд асуусан байгаа. Нар хэрэгтэл гэж юу вэ? Сар хэрэгтэл гэж юу вэ? Одоо түүнийг бичлэгээр яа. За нар хэрэгтэлтийг solar eclipse гэж нэрлэнэ англиар. За нар хэрэгтэл гэдэг нь ерөнхийдөө энэ талд бол нар байгаа гэж үзээд нар дэлхийн хоёрын дундуур сар ороод сарны сүдэр наран дээр тусах үзэгдлийг нар хэрэгтэл гэж нэрлэдэг. За нар хэрэгтэх үзэгдэл нь нэг дор дэлхийн бүх улс оронд болно гэдэг нь бас төмхөө зүйл. Яагаад гэвэл сар маань өөрөө жижиг учраас сар хэрэгтэх үзэгдэл бол яг сарны сүдэр туссан жижигхэн орон нутгуудад мэдрэгдэх байна. Тэгэхээр нар хэрэгтэл гэдэг бол бас сар хэрэгтлийг бодвол илүү ховор үзэгддэг үзэгдэл байна. За энэ сар хэрэгтэх үзэгдлийг компьютер графикаар харах юм бол ингэж харагдах нь хүний нүдэнд. За түрүүн багш нь хэлсэн ямар ч гэрэл үүсгэгч рүү бид нар нүдэрээ шууд харж болохгүй. Ямар ч гэрэл үүсгэгчтэй нүдэрээ шууд харьцаж болохгүй. Тэгэхээр нарлуу бид нар нүдэрээ харж боловч нар хэрэгтэх үзэгдэл болж байх яг энэ явцад нарлуу ихс нүдэрээ харж болохгүй. Нарнаас өөрөөс нь маш хүчтэй юм хортой цацраг ялгарч идэг учраас бид нар хэрвээ нарны өдөөс их харах юм бол бидний нүд гинтэх аюултай. За энд нарны тэр хортой цацрагыг харуулж байна. Нар хэрэгтэх үед явагдаж байгаа. За тэгээ бид нар хэрвээ нар хэрэгтэх үзэгдлийг нүдэрээ харах юм бол бидний нүд бас түлэгдэх аюултай. Хүчтэй цэцэргийг огцон хүлээж авснаар. Тэгэхээр яах хэрэгтэй вэ гэхээр зориулт тийм бууруулагчтай тийм одоо пластик материалуудаар бид нар хардаг баг нар хэрэгтэлтийг. За одоо цар хэрэгтэлтийг үздэгэ. Сар хэрэгтэлтийг lunar eclipse гэж нэрлэнэ. За сар хэрэгтэл гэдэг маань нар болон сар хоёрын дундуур дэлхий ороод дэлхийн сүдэр сарн дээр тусах үзэгдлийг хэлж байгаа. За энийг бүтэн сар гэж авчихсан. За сар маань ойролцоогоор дэлхийг нэг бүтэн тойрогтой 20 сарны 5 хоногийг зарцуулдаг.
За сар дэлхийг тойрж эргэж байхдаа яг жигж чулуун замаар бол тойрж эргэдэг. Хэлбэлцэх хөдөлгөөнөөр тойрж эргэдэг. Тэгэхээр сар эрсдэл үзэгдэл маань яг ямар нөхцөлд болдог вэ гэхээр нар, дэлхий, сар гурав маань яг нэг лайн дээр буюу нэг шулуун дээр давхцаж байх үед болдог байна. За сар эрсдэлийг нэг томоор харуулъя. Энд гарч байгаа энэ бүдэг сүдэр бол нөгөө хагас сүдэр маань. Энд үүсэж байгаа бүтэн сүдэр маань нөгөө дэлхийн бүтэн сүдрийн тод хар сүдэр. Ингээд хагас сүдэргээд гараад сар эрсдэлт маань ерөөхдөө 3 үе дараалттай явагддаг гэсэн. За penumbra болон ambra хагас болон бүтэн сүдэр маань тийм ээ. Тэгэхээр сар эрсдэл үзэгдлийг үндсэн 3 ангилдаг. Бүтэн сар эрсдэл, завсрын сар эрсдэл, хагас сар эрсдэл буюу бүдэг сар эрсдэл гэж ойлгож байна. За бүтэн сар эрсдэлт нь яадаг вэ гэхээр дэлхийн сүүдэрт бүр яг дэлхийн чанга хард байгаа сар эрсдэлийг бүтэн сар эрсдэл гэж байна. Энэ болохоор дэлхийн одоо бүтэн сүүдэрт орсон байна гэсэн. Тэгэхээр яг бүтэн сүүдэрт орсон сар уул нь харагдахгүй гэж хүүхдүүд ойлгодог боловч энэ улаан өнгөтэй харагддаг. Яагаад тэгэхээр дэлхийн агаар мандал дээр нарны гэрэл тусаад хугараад хамгийн сүүлд улаан өнгийн гэрэл нь сарн дээр очиж тусдаг учраас энэ бүтэн сар эрсдэлтэнд орсон сар маань бидэнд улаан өнгөтэй болж харагддаг байна. Тэгэхээр улаан өнгөтэй сар харах юм бол энэ бол бүтэн хэрцэн сар байна гэж ойлгох гэнэ. За дараагийнх нь завсрын сар эрсдэлт. За завсрын сар эрсдэлт маань юу гэсэн үг вэ гэхээр түрүүн харсанчлан penumbra болон хагас сар эрсдэлт, ambra болон бүтэн сар эрсдэлтийг яг голд байгаа завсарт байгаа сар эрсдэлтийг завсрын сар эрсдэл гэж нэрлэдэг. Энэ үед сар маань юм хавиргын хэлбэртэй болж харагдана. Тэр харагдахгүй байгаа хэсэгт нь болохоор дэлхийн сүдэр туссан байна гэж ойлгох нь. За сүүлийнх нь хагас сар эрсдэлт буюу бүдэг сар эрсдэл гэж энийг бас ойлгож байна. За энэ үед болохоор сар маань харагдахгүй биш харагдана. Гэхдээ ерөнхий байдаг ердийн гэрэлтэлтээс илүү бага гэрэлтэлттэй харагддаг байна. За энд ерөнхий сар эрсдэлтийг үзүүлж байна. Хавчлаа. Тэгэхээр гэрэл үүсгэхчийн өмнө бид нар тунгалаг биш биетийг тавьж үзсэн. Одоо тэгвэл толийг тавьж үзье. За энэ дэр тол гэдэг бол мэдээж хэрэг өөрөөсөө гэрлийг ойлгоод альва зүйлсийг ингэж өөртөө харуулдаг. За одоо зөв туршлагыг бас гэртээ гарын доох материалаар хийж болно. За энэ туршлагыг хийхэд бид нар сам тогтоогч, тол тогтоогч зэрэг хэрэг болно. Ингээд толиод тогтоогоо доор нь мэдээж цэвэрхэн бичгийн цаас хэрэгтэй шүү. Яагаад гэвэл бид нар энд гэрлийн цэцэрэгээ зурж тэмдэглэж авах гэж байгаа. Гэрлэлийг судлахдаа заавал гэрлийн цэцэргийг энээс одоо баг 3, 4, 1 гэсэн цэцрүүгүүдийг гаргаж авч гэрлийг судалдаг байна. За толио хөдөлгөж үзье. Самны тасраар гарч байгаа гэрлийн цэцрэг маань толинд маань очиод ойж ин буцаж харагдаж байгаа. За энийг арай өөрөөр үзье. За энд нэг гэрлийн багц цэцрэг байна гэж байгаа. Толь руу очиод заагаад байж. Тэгэхээр толийг хөдлөхөд багц цэцрийн ойл дааж хөдлөж байгааг харж байгаа. За энэхээ уртл бид нар саад гэрлийн багц цэцрийг гаргаж авахын тулд ийм 4 цэцрэгтэй, 3 цэцрэгтэй болон 1 цэцрэгтэй. Бид нар бидний туршилтанд болохоор илүү баг цэцрэг, илүү нарийн цэцрэг хэрэгтэй учраас ийм нарийн 1 цэцрэгтэй саадыг хийя. За энэ саадыг гарын доорх материалаар бас хийж болно. Гэрэл үүсгэгчдийн чиний гар утас барьж болно. Нурталт нь хийгээд байгаа нарийн багц цэцрийг гаргаж авахын тулд энэ автобусны карта юм уу хэрэггүй бас виза карта ингээд жижигхэн цолоод тэг гэрлийн онцгойж агаад бас энэ туршилтыг хийж үзэж болно шүү. Толиндоо гэрлээ тусгалаа. За туссан болон ойсон цэцэргийн холбоо хамаарлыг мэдхийн тулд нөгөө цэвэрхэн бичгийн цаасан дээрээ туссан цэцэргээ ойсон цэцэртэйгээ тэмдэглээд за одоо ингээд гэрэл үүсгэгчээ түр унтрааж агаад толио түр авч агаад холбоо зурчихна. Энд манай толь байгаа гэж үзсэн тийм ээ. За толтой яг 90 градус зүүсгэхэд босоо шулуун сонгож авна. Үүнийгээ бид нар нормал шулуун гэж нэрлээд эндээс ахуулаад тэг градусыг тэмдэглэж хэлдэг гэсэн үг. Тэг градусыг тэмдэглэн. За энд ингээд босоо шулуун нормал шулуун гэж нэрлээд байгаа тийм. Тэр энэ нормал шулуунаас туссан цацраг хүртэлх энэ үндсийг
35 градус байна гэж тэмдэглэж байна. Тэгвэл яг нормал чулуунаас ойсон насрах хүртлийн өнцөг бас л адилхан 35 градус. Үүнийг ойлтын хууль гэж нэрлэсэн байна. Энэ 35 градусыг тусаж байгаа зэрэг талдаа байгаа учраас тусгалын өнцөг гэхэд энэ 35 градус ойж байгаа талдаа байгаа учраас ойлтын өнцөг гэж нэрлэв. Тэгэхээр хэр хэмжээтэйгээр тусгаж ийн хэдэн градусын өнцгөр тусгаж ийн яг түүнтэй ажил өнцгөр буцаад ойдог. Үнийг бид нар ойлтын хууль гэж нэрлэж байна. За энэ дээр хэсгэмжлээд харъя. За гэрэл үсгэгч эндээ туслаа. Энэ бол туссан цэцрэг байна. Түрүүний сурч байгаа. Энд манай тойл байгаа шүү. Тойлоос их дээш нормал чулуун татна. Энэ нормал чулуун. Энийгээ тэг градус гэж үзсэн. Тэгэхээр нормал чулуунаас туссан цэцрэг хүртэлтэй тусгалын өнцөг нормал чулуунаас ойсон цэцрэг хүртэлтэй ойлтын өнцөг гэж нэрлэдэг. Тэгэхээр энэ хоёр маань хоорондоо тэнцүү байх хэрэгтэй. Энийг бол толин ойлтын хууль гэж нэрлэдэг байна. Схемээ зурж аваад өгчтэй. За тойл тусгахад тэгвэл тусгалын өнцөг ойлтын өнцөг хоёр тэнцүү байд юм байна. Тэгвэл одоо тунгалаг бит рүү гэрэл тусгахад яах вэ гэж бүгдээр харцгаая. За энэ дээр тунгалаг битийг шилдэг цонгоод авсан байна. Лазерыг тусгасан байна те. Лазераас гарч байгаа гэрэл энэ бол агаард байгаа гэсэн. Ямар ч орчин агаард байгаа орчин гэсэн. Орчин нь агаар. За ингээд шилэн дотор орохдоо гэрэл маань энэ налуу нь өөрчлөгдсөн байгаа. Энэ үзэгдлийг гэрэл хуурах үзэгдэл гэж нэрлэдэг. Тэгэхээр гэрэл маань нэг орчноос нөгөө орчинд орохдоо хурдаа өөрчлөлдөг учраас энд агаард байгаа хурдаас арай бага хурдтай байгаа учраас нэг налуу болчихж байгаа. Дэлхийд. Нүүр талаас нь харж үзье. За хайганд бид нар ямарваа нэгэн юм сканд ингээд ус хийж агаад дээр нь дотор нь харандаа ч юм уу саах хийхэд бидэд өөр харагдаад байдаг тийм ээ. Энэ үзэгдэл бас гэрэл хуурах үзэгдэл. За энэ дээр тунгалаг бит маань бас давхар яг толтой ижилхэн үүргийг гүйцэтгэж байдаг. Тэгэхээр тунгалаг битгээр усыг шилийг хэлж болно гэдэг боловч чи шилэнд бас өөрийгөө тусгалыг хардаг тийм ээ. Усны тэр гадаргуу дээр чи өөрийнхөө тусгалыг хардаг. Тэгэхээр тунгалаг битэд бас баг зэргийн ойлтын хууль үйлчилнэ гэсэн үг. Дайгам дотор байгаа зоосыг хажуу талаас нь харахад нэг өөр, дээрээс нь харахад бас нэг өөр харагдчихдаг. За энэ цаастаа бичгэн дээр шил байрлуулахад бас нэг өөр харагдчихдаг. Гэх мэтчлэн эдгээр үзэгдэл нь яагаад ийм болоод байгаа нь вэ гэхээр орчинд гэрэл өөр хурдтай тарахдаг учраас тэр гэрэл одоо энэ бол нарны цэцрэг бол энэ харандаан дээр тусаад харандаанаас буцаж ойсон гэрэл нь бидний нүд хүлээж авах хэрэгтэй. Гэтэл харандаан агаар дээр байхад энэ харандаан дээр тусаж байгаа тэр гэрлийн цэцрэгийн хурд усан дотор байгаа энэ хурд хоёр хоорондоо өөр учраас биднэрт ингэж өөр харагдаад байгаа гэж ойлгох нэ. Тэр энэ хурд үзэгдлийг гэрлийн хуурлын үзэгдэл гэж нэрлэдэг. За гэрлийн хуурлын үзэгдлээ схемээр харцгаая. За эндээс туссан цэцрэг байна. Эндээс одоо манай гэрэл үзэгч маань тусч байгаа гэсэн. Тэрийн туссан цэцрэг. За энд ойсон цэцргийг жижиг ногооноор тэмдэглэсэн байгаа. Нөгөө багшин түрүү хэлсэн. Ямар ч тунгалаг гадаргуу дээр бас дүрс бутаж байж бид нар өөрсдийнхөө дүрсийг яг талент харж байгаа юм шиг бас харж болтгоо. Тэр ойлтын цэцрийг зурж үзүүлсэн байна. За энэ нөгөө манай нормал шулуун. Нөгөө тэг градус гэж аваад байдаг шулуун гэсэн. Тэг градус гэж аваад байдаг шулуун. Тэр туссан цэцрэг маань ийшээгээ хугарсан цэцрэг болж өөрчлөгдөж байгаа. Тэр өмнөх тал дээр тусгалын өнцөг энэ ойлтын өнцөг хоёр тэнцүү байсан бол гэрэл маань тунгалаг бит рүү нэвтэрч байх хавцад тусгалын өнцөг энд үүсэж байгаа хугарлын өнцөг хоёр хоорондоо өөр байна. Ингээд энэ гэрлийг хугарч байна гэж ойлгож байна. Дахин туршилтан дээр харцгаая. За энэ лазерын гэрэл байна. Лазерыг хөдөлгөж болно. Энэ дээдлэлт нь болохоор агаар байгаа гэж үзнэ. Ингээ air гэдэг агаар тийм ээ. Доотлынх нь ус байна. За энийг бол хүснээр өөрчилж болно. Шил болгож болно. Юу ч болгож болно. За ус дээр байлгаж байна. За лазерын гэрлээ тусгалаа. Энэ болохоор нөө усны гадаргуу дээр бид өөрсдийнхөө дүрсийг харж болоод байгаа шүү дээ. Тэр тусгал шүү. За энэ болохоор гэрэл маань ус руугаа нэвсэрж ороод хугарж байна. Өнцөг нь өөр байгаа. За өнцөг хэмжигчээр хэмжээд үзье. За энэ тасархай шулуун бол манай нормал шулуун. Тэгэхээр би энийг гэрлийг 30 градусын өнцгөр тусгая. Тэгвэл буцаж байхдаа мөн л яасан. 30 градусын өнцгөр эндээс ишээгээ 30 градусын өнцгөр ойж. Энийг л ойлт үлээ. За 30 градусын өнцгөр тусгахад хугарахдаа хэд вэ? 20 градусын өнцгөр хугарч. За усныхаа материалыг арай өөрчлөж шил болгоод үзье. Арай нэгтэлтэй болгоод үзье.
За тэгэхээр яг 15 градус Цельсиус ухаж тийм ээ. За шилнээс илүү нягтхтэй тунгалаг бий байх юм бол энээсээ ингээд энэ үнэлэх нь илүү багасаад явах. Тэр үнийг хугарлын хөл гэж нэрлэх нэ. За энэ схемээ тэмдэглэж аваарай. За ингээд өнөөдрийн үзэх багшийн хичээл дууслаа. Ойлгосон байх гэж найдаж байна. За гэртээ доорх зургийг төвчтэй зураад толинд харагдах дүрсийг нь байгуулна. За толийг одоо физикт ийм ташуу зураасаар ардаа юм тасраатай зураасаар зурдаг. За энэ маань яасан бэ гэхээр их зүүдээс нэгт хажуугаас нь харж байгаа босоо тойл байна юм. За энэ толын ардаа тасархаа зураастай хэсэг цайртай хэсэг нь буюу толны арт тал гэсэн. За энэ толны урт тал. Тэгэхээр толны урд толноос 3 см зайд ийм хэлбэртэй савыг барилгал. Тэгэхээр энэ савны дүрсийг толны арт талд яг хэрхэн харагдаж байгаа вэ гэдгээр нь байгуулна гэсэн. За гэрийн даалгавраа коммент хэлтүүлдээгээрээ зургийг зураад хаалт авсан явдал баярлалаа.